За сайн байна уу. За сайн удирсан уу. За тэгээд ийшээ манай студ байгаа. Студ руу ороод хоёлаа өнөөдөр юу ярилцгаа. Тэгээд яг юуныхаа сэдв дээрээ яахыг ярих тий. За TMJ болохоор нөгөө цаашаага юу хамгаалах талаар яриад байдаг шүү дээ. Библийн ухааны магистр, теологи ухааны магистр гэж ингэж ялах юм уу? Яах вэ? Энэ олон мэрэгжлээстэй энэ ажил төрлөөс яагаад заавал анх тэгж харах болов? Ер нь юу сонирхолтой санагдсан бэ? Одоо намайг яг 10 төгсөж явах үед, одоо 10 жил төгсөж явах үед ингээд Монголын нийгэм аяг өөрчлөгдсөн. Тэгэл одоо Монгол улс чинь одоо парламентын тогтолцоотой ч юм уу тийм байдал нь одоо телевизээр гардаг зүйл нь одоо улсын хурлын гишүүний тухай, тэгээ улс орны хөгжлийн тухай, улс орны тогтворгүй байсан. Тий, улс орны одоо бодлогын талаар ч гэх юм уу тиймэрхүү зүйлүүд одоо энэ улс хаашаагаа явах вэ, яах ёстой. Тэрэнд айгүйх тийм анхаарал тавьдаг. Ер нь тийм одоо улс төрийн сайн удирдагч болёо гэж энэ боддог байсан л та. Тэгээ тэр хүсэл мөрөөдөл маань одоо Солонгос хэлний багш орчуулагчийн ангид орснороо ерөнхийдөө наймчсан уу тийш ирсэн. Өснө нүдрүү ороод байна тий. Сая ихэлсэн байсан би нэг ихлэх байна гэж бодсон. Зүгээр. За сонгоцсон. Оо шээ. Тэ урьж оролцсон баярлалаа. За сайн байна уу? Ирсэн маш их баярлалаа. Студид зочилж байгаад баярлалаа. Урьдлага хүлээж аваа. Ойр дайрны студиэрээ үе зочлохгүй бол зочин шиг л ирдэг болчиход шүү дээ. Харин тэгээд өнөөдөр хоёр зочинтой оролцож байгаа юм шиг. Арай бүэлгүүдээ. За тэгээд өнөөдөр хэдүүлээ сонирхолтой сэдвээр ярьж байгаа сурагтай. За тэгвэл өнөөдөр ярилцлагыг эхлүүлээ тийм ээ. За тийм. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг маань ингэж эхэлж байна. Бид нэр цааш шин сэдвээр та бүхэнд өнөөдөр ярилцах болно. Тэгээд өнөөдөр бид нэр зөв шударга байдлын талаар ярилцсан юм. Ярилцгаар зочноо өрсөн байгаа. Тэгээд бас зочинтойгоо танилцъя тийм ээ. За тийм. Би бол танилцсан. За. Таны хувьд бол танилцаг байгаа шүү дээ. Бид өнгөж орж ирж байгаа юм чинь тийм. Тэгэхээр маа зочин нэр те бас хийдэг ажлынхаа тухайд авч танилцуулаач. За сайн байна өнөөдөр намайг нэвтрүүлэгтээ ингээ урьж оролцуулсан бидний танай хамт олонд одоо маш их баярлалаа. Тэгээд намайг үлзий жаргал гэдэг би одоогоор Библийн нэгдсэн сургалтын төвд одоо багшийн ажлыг хийдэг байгаа. Тэгээд сургуулаа теологийн ухааны магистр, теологи судлалын магистр зэргээр төгсөж ирээд одоо сургуультай хуучин гэрээтэй холбоотой хичээлүүд тэгээд Библийн еврей, грек хэлийг ингээд зааж байгаа. Сайн байна. Еврей, грек хэл гэхэр ч одоо за ямар тач гэсэн монгол хэл бол нэлээ өөрчлөгддөг шүү дээ тий. Тэгээ 800 900 жилийн өмнөх монгол хэл бол өнөөдрийн бидний ойлгодог монгол хэлээс ондоо олцсон энэ төр. Тэгэхээр грек, еврей хэл ч гэсэн бас эртний хэлүүдийн тоонд орно бас их өөрчлөгдсөн байдаг байх та. Тэгэхээр аль цагийн грек хэлийг илүү заадаг вэ? Одоо цагийнх уу? Одоо цагийнх уу? Ерөөсөө Библийн эртнийхийг нь үү? Ер нь Библийн еврей, грек хэл чинь өөрөө академик хэлтэй тооцогддог. Тэгээд одоо цагийнхаасаа илүү яг одоо бичвэрийг судлахын тулд, бичвэр судлалд анхаарахын тулд ер нөгөө эртний одоо тэр эртний Библийн одоо грек хэл Библийн еврей хэл гэж ингээд хичээлийн сэдв нэрээ бол сургууль дээр тэгж одоо кодлдог л да манай. Тэгэхээр одоо грект ч юм уу очих юм бол грек хэлээр ярил өөрийн чинь одоо зааж байгаа хэлээр ярьдгүй гэсэн үг үү тий? Хэрэглэгдэх. Грек хэл бол одоо бол амьд хэл л дээ. Гэхдээ одоо яг тэр өнөөгийн орчин үеийн грек хэлээр заадгүй л гэсэн үг л дээ. Зөвхөн Библи судлал талаас нь Библийг багц хэмжээгээр бас мэдээж суурн байлгүй яг төсөө байлгүй яг одоо грек хэлний одоо манай оюутнууд грекээр одоо шууд одоо уншин ч гэдэг юм уу тэр дүрм одоо орчин үеийн грек хэлийг илүү амархан байдлаар сурах байх л гэж би бол боддог л та тий. Сонин. Тэгээд юу магадгүй
За яг үндсэн сэдврүүгээ орох ёстой л ахaltaа хэдүүлээ. Өмнө нь зөвөр нэг захтнаад байгаа нэг асуулт байна. Яг юу таныг энэ хамаагүй дээр үе эртний грек, еврей хэлийг сонирхоход хүргэсэн юм бэ? Яагаад заавал Энэ олон хэлнээс тийм энэ олон хэлнээс тэгээ очоо ярьцдаггүй бараг хэлүүдийг юм ч юм уу те эсвэл харилцан цөөхөн хүн ярьдаг хэлийг ингээд энэ хоёр хэлийг сонгоод. Тэгэхээр энэ хэлийг сурах болсон шалтгаан нь болохоор яалтч нөгөө мэрэгчлэлтэй айгүй холбоотой байхгүй. Би чи одоо нөгөө Библи теолог судлалын магистр зэрэгтэй. Тэгээ теолог судлал дотор одоо хуучин гэрээ судлалаар илүү одоо мэрэгшсэн гэж одоо хэлж болох юм л да. Тэгэхээр нөгөө нэг тэр одоо судлалын хүрээнд явахын тулд заавалжгүй тэр эртний бичээс их хэлээ зайлшгүй мэддэг ах хэрэгтэй болдог. Тэгээд тэр судлал сурахын тулд одоо сургууль өөрөө ингээд тэр хэлийг эзэмсэн төвшөнд байсны дараа нөгөө оюутнуудаа тэр ангидаа элсүүлж авдаг ч юм уу. Тэгэхээр зайлшгүй шаардлагын үүднээс одоо сурсан хоёрдугаар шалтгаан нь болохоор мэдээж би өөрөө Библи судлалын магистр Библи судлаач хүнийхээ хувьд одоо бичвэрийг их хэлтээс одоо харах одоо тэр утгын одоо жинхэнэ одоо Монгол утгатай тий дүүцч нөө үнэхээр аль утга нь аль үг нь илүү одоо энэ бичвэрийн утга санааг илүү их одоо сайнаар илэрхийлэх вэ тийм тулд одоо тийм зүйлүүд тийм тусалж байгаа. Тэгээ тийм зүйлүүдийн одоо тийм одоо шалтгаан байсан учраас одоо ямар гэх юм те тийм нэг одоо гоё тийм ингээд нэг юм мэдчихээр нэг гоё амтанд нь орцсон гэдэг юм уу те тэгээ утгаараа ингээд бичээсийг харсан ч заавалчгүй энэ тэгвэл грек дээр юу гэж хэлсэн бол одоо еврей хэл дээр юу гэж хэлсэн болж гэдэг юм уу тэр ингээд нягтлж гарах тийм сонирхолтой болцсон гэж хэлэх юм уу та тэгээ тэр маань их нөлөөс ямар нэгэн зүйлийг ингээд мэдэх тусам цаашаа ухахаар бас гоё өгдөг шүү тийм ээ. Би мөнгөө ер нь Библийг аль хэл дээр их уншдаг. За би чинь Монгол хэлээр л их уншдаг тийм. За би анх бол яг англи хүмүүсээр заалгачсан. Тийм. Тэгэхээр одоо мөнгөө бид нар шиг те одоо зөвхөн монгол хэл дээр бараг л зөвхөн бас өшөө ганц нэг хэл байх шиг байна. Тэгэхээр нэг зөвхөн монгол хэл дээр Библийг уншдаг хүмүүсийн хувьд бас Библийг тэг еврей, грек яг их хэлнээс нь хараад ингээ утга агуулгыг ойлгоод ингээ уншдаг хүний хооронд одоо их том ялгаа байдгүй. Өөрөөр хэлбэл шулуухан асуухад та одоо Библийг биднээс илүү ойлгоод байна уу? Монголоор зөвхөн унших нь арай хязгаарлагдсан бол байна уу гэж л асуух гэдэг байна. Тэр утгаараа биш л дээ. Одоо юу гэсэн үг гэхээр ингээд ер нь би өөрөө ер нь өглөө босоод ч гэсэн ер нь өдөр тутмын амьдралд хичээлээ бэлтгэжсэн мэдээж одоо нөгөө Монгол Библи ариун Библийг айгүй уншин л да. Тэгэхдээ одоо нөгөө би чи нөгөө багш хүн шүү дээ, судлаач хүн шүү дээ. Тэгэхээр нөгөө судлаач хүнийхээ хувьд тэр утгыг илүү одоо нөгөө хүмүүст хүргэхийн тулд илүү нягтлахч гэдэг юм уу өшөөлө утга санааг нь гаргахыг хичээх юм тэр утгаараа одоо дахиж нэг харах тийм одоо мэрэгжлийн шаардлага гэх юм уу одоо тийм л түүнээс Монгол Библи ч маш их тийм сайн орчуулагдсан бас утга санаа бол маш сайн гарсан байдаг шүү дээ зөрөөд ах юм бас байхгүй одоо чи бүр гайвах Библи монголоор уншаад тэгэл юм байна ашгүй ер нь их гоё монгол гэж өөрөө тийм баялаг хэл учраас аюу тийм их гоё утга санаагаар илэрхийлэгдсэн байдаг шүү дээ. За тэгээд үндсэн сэдвүүрийг оръё тий. За тэгээ бид нар болохоор зөв шудраг байдлын талаар ярилцсан. Энэ нь болохоор илүү бас өнөөдөр багш маань өрөөдөж орж байгаа нь учир нь нөгөө Библиэстэй. Библиэлд яг энэ зөв шудраг байдлын талаар яг юу заасан бэ? Энэ талаар бас ярилцсан. Ерөнхийдөө яг зөв шудраг байдал гэдэг тэгэхээр бид нар нэг зан чанарын хүрээнд нэг мэддэг шүү дээ, тийм ээ. Дээр нас яг өнөөдрийн манай яг Монголын маань яг өнөөгийн орчин цагт хамгийн өлсөж байгаа зүйл. Гэсэн мэт хамгийн хүн болгоны ярьж байгаа зүйл тий. Сайн юм хийж байгаа ч юм уу юм хийж байгаа ч юм бүгдээрээ л зөв шудраг үнэн шудраг үнний төлөө гайл ингээд чигсаал яриад ингээд өөрийгөө шавуудах айгүй том гол үг болчиход байдаг. Гэтэ ингэдэг шүү дээ. Одоо ингээд ямарваа нэг юмны төлөө тэмцэхээр ялдаг шүү дээ тий. Гэтэл яагаад өнөөдрийн хүртэл зөв шудраг байдал бүр ингээд энэ нийгмийг тий 100% ингээд ялтанд хүрэхгүй байна вэ? Тий.
Яагаад ингэ яваад идэв? Яагаад ялагдаад байгаа юм зөв шудраг байдал. Тэгэхээр тэр асуултнаас эхлэе. Ингээ харахаар зөв шудраг байдал манай нийгэмд үнэхээр ялагдаж байна. Тэг ялагдаад байгаа учраас нөгөө үе нийгэмүүд дандаа үүний төлөө зөв шудрахын төлөө нэг юм хөдөлгөөн яваал байгаа байхгүй. Хүн болгон ч дотроо ингээ нэг хүсэмжлэл үлсэн үл дээ. Тэгэхээр Библиэлд юу ч хэлсэн байдаг. Зөв шудраг байдал бол ер нь ялагддаг. Зөв шудраг биш юм хүнд хонжоо олж авчираад идэг. Энэ талаар Библиэлд ер нь ярьдаг. Гэрэлт амьд яриа. Зөв шудраг байдлыг Библиэлд ерөнхийдөө 3 том одоо ерөнхий одоо өргөн утга санааг ерөнхийдөө агуулдаг. Тэгэхээр энэ шудраг одоо зөв шудраг байдал тэгэхээр энэ шудраг гэдэг үгч өөр ямар утгатай үг юм бэ? Тэгэхээр би одоо энийг одоо судалж байгаа хувцастай Монгол хэлний хэлцэн тайлбарт бол цэвлэгэн талыг харлаа л да. Тэн дээр болохоор одоо шудраг гэдэг үгийг болохоор одоо цэх, шулуун, одоо цэгц гэсэн тэгээд одоо тийм утгаар хэрэглээд тэр нь болохоор одоо альва үгтэй хоршохороо одоо тийм одоо жишээлбэл одоо шудраг журам одоо шудраг хөдөлмөрч гэдэг юм уу шудраг одоо ёс зүйч гэдэг юм уу тиймэрхүү утга санааг айгүй одоо илэрхийлдэг юм байна л да. Гэтэл Библиэлд ярьж байгаа зүйл нь болохоор тийм шудраг ёс гэдэг нь ингээд зөв шудраг ёс зөв шудраг байдал гэдэг утга санааг айгүй их одоо гаргаад байгаа л да. Тэгээ зөв шудраг тэгэхээр зөв гэхээр одоо альва зүйлийн одоо зохистой байдлыг зөв шудраг байдал. Тэгэхээр зөвхөн ерөнхийдөө одоо манайхан ч юм уу ерөн хүмүүс ингээд зөв шудраг байдлыг ингээд зан чанартай айгүй холбож яриад байгаа. Зан чанартай холбож. Гэтэл энэ маань одоо зан чанар гадна одоо ёс зүйн айгүй том хүрээ утгыг агуулж байгаа. Тэгэхээр энэ утгаараа Библиэр дээрээс одоо бас нэлээд төлхөө харж болох юм л да энэ утгыг юм бас тийм. Яг амьдрал дээр яг яаж хэрэгждэг зүйл юм бэ? Одоо сонсоод ахнаа зарим нь бол зөв хуулийн дагуу байх юм бол зөв шудрах гэж ойлгоол тийм. Хууль зөрчөөгөл бол наа чи зөв шудрах гэж ойлгоод байна. Нийгмийн хууль янз бүрийн дүрм журмыг зарим хүмүүсийн бол үгүй энэс илүү хүнзгийгээр нь авч үзээд байна. Зарим нэг хүн чанар, мөс чанартай харьцуулж үзээд байна. Яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд энэ яг яаж хэрэгждэг зүйл та жишээ нь магадгүй нэг жишээ ч юм уу те харуул. Амьдралдаа Библийн дагуу шүү дээ. Тийм амьдралдаа хэрэгжүүлэл ерөнхийдөө бас тийм мөс чанар тал руу илүү ойрхон гэж би ойлгож байгаа. За тэгэхээр Библиэлд болохоор ерөнхийдөө энэ одоо зөв шудраг байдал, зөв шудраг ёсны тухай ерөнхийдөө 3 том одоо утга агуулж байгаа. Нэгдүгээр ерөнхийдөө Библиэд одоо шудраг байдал гэж зөвхөн одоо бурханд байдаг зан чанарын тухай байдаг. Бурхан одоо Библиэлдээс харах юм бол бурхан бол одоо шудрагыг хайрладаг, өөрөө шудраг зан чанартай түүний одоо шудраг зан чанар нь одоо уул шиг ч гэдэг юм тий. Тэгээд тэр бол одоо шудрагыг эрхэмлдэг, шудрагыг гүйцэлдүүлдэг. Тэгэхээр бурхан тийм одоо шудраг зан чанарууд байна. Тэгээд тэр шудраг зан чанар дотор нь одоо нэгүүлсэнгүй байдал, өршөөнгүй байдал, одоо зовлон шаналлаас одоо аварч байгаа байдлууд ерөнхийдөө энэ утгыг аягүй сайн гаргаж ирж байгаа л да. Тэгээд жишээлбэл бид тэр одоо нөгөө энэ утгыг бас нэг гаргаж ирж байгаа нэг утга нь одоо нэгдүгээр Самуэль ном дээр одоо Самуэль нэг ийм үг хэлдэг. Ингээд бурхан Израильчуудад одоо бүх зөвд сайн үйлсээр хандсан гэж. Тэгээ энэ нь юу гэсэн үхээр одоо бурхан Израильчуудыг Египтийн боолчлолд одоо тэдний зовлон шаналлыг сонсоод тэднийг одоо тэр боолчлоос чөлөөлөөд тэд одоо Канаан газарт орох хүртэл одоо тэдэнтэй хамт байхдаа тэднийг одоо зовлон дунд хашгирах бурхан тэдний дуу хоолойг сонсч одоо тэдний шударгаар хандчихсан зөв шудрах байдлаар хандчихсан гэсэн одоо ийм утга айгүйх гардаг. Тий, гардаг. Тэгэхээр нөө Израильчууд ч анх өөрөө Египтэд очихдоо одоо Яаков таам 70 хүн очсон. Тэгээ 400 жил тэнд амьдрахтаа маш олон болдог шүү. Тий, олон болгоод нөгөө нэг Египтийн хаан одоо Йосефийг мэддэггүй Египтийн хаан гарчаад ер нь одоо Израильчууд одоо бид нар одоо боолчилж байгаа тэдрээд байгаа ч гэсэн одоо эднэр магадгүй илүү олон болоод оширчих юм бол эдгээр бидний дайснуудтай нэгдэж байгаа бидний эсрэг тэмцэж магадгүй учраас эдгэрийг ерөөсөө хүнд хэцүү байдлаар зовоо
гэдэг одоо шийдвэр гаргадаг шүү дээ. Тэгээ зовоогоод байдаг. Тэгээ энэ зовлон бэрхшээл нь одоо бурханд сонсогдсон. Гэтэл номны 3 дугаар бүлэг дээр одоо бурхан Мосег дуудахтаа тэгж хэлдэг шин ингээд би одоо чамайг сонгоод одоо энэ ард түмнийг одоо боолчлож чөлөөлөх гэж байна. Тэгээд тэр ард түмний одоо ууг гашуу, зовлон, шаналлыг би одоо мэдлээ, харлаа гэж айгуу тэгж илэрхийлдэг. Тэгэхээр тэр дарлал дунд байгаа, зовлон дунд байгаа ард түмнийг бурхан одоо тэр хардаг, дарлаас чөлөөлдөг. Одоо тэр зан чанарынхаа тэргээр шудраг байдал нь илэрч байгаа тийм. Гэхдээ нэг талаар бас надад ингэж санагдаад байгаа байхгүй. Библийг уншиж хахад хүмүүс тэр дундаа израилчууд итгэлгүй байдлыг гаргадаг шүү дээ. Нэг бурхан тэгж үгүй, ингэж үгүй, та нарыг сонслоо, одоо зөв шудраг учраас ингээ гэсэн чинь өөдөөс нь итгэхгүй байх, болохгүй байх, болий. Тэгээд ингэж хандаад ах чи өөдөөс нь ингээл амар шудраг хандаал идэг шүү дээ. Тэгэхээр шудраг ёс чинь одоо юу юм бэ? Юуны ч өмнө одоо тэгээ заа гэж хэлж идэг тийм байдлыг зөвшөөрж идэг тэр илэрхийлэл юм уу? Бас хаяад байж би бас надад бас тэгж бодогддог байхгүй ямар сони өнгөрөөгөө л байдаг хүний шудраг уучлаа гэдэг. Тэгээд зөв шудраг байдал би сая арай сонсчихлаа. Зөв шудраг байдал чинь тэгвэл зөв шудраг бурхан гэ байна. Гэтэл харин шудраг бус юм шийддэг юм уу тий шийтгээл хоёр тал руу ингээд байдаггүй юм уу гэдэг асуулт бас гарч ирээд байгаа байхгүй юу? Тэр байдал гэсэн бас Библиэлд байдаг шүү дээ. Одоо нөгөө ер нь хүн одоо нөгөө бид нар хамгийн их ярьдаг да одоо юу тарин түүнийхээ хураанч гэж ярьдаг шиг ерөнхийдөө тэр хүн одоо буруу зүйл хийсэн бол тэрнийхээ одоо нөгөө эргүүлээд түүнийхээ үр жимсийг амсч идэг тий. Тэр одоо шудраг байдлыг илэрхийлж. Тий тэр тиймэрхүү байдал бол ерөнхийдөө бидний амьдрал ч гэсэн байдаг үстэй. Аливаа зүйл дээр тэр хандлагууд ерөнхийдөө бол ерөнхийдөө гардаг. Тэгээд ерөнхийдөө Библиэд ярихдаа гэрэлт амьд яриа. Гэхдээ тэр шудраг одоо нүдийг нүдэрч гэдэг юм уу? Одоо нүдийг одоо шүдэрч тий харах ёстой. Ерөнхийдөө шудраг байдал гэдэг ерөнхийдөө хүмүүсийн тэгж ойлгоод байна. Нүдийг нүдэр шүдэр тийм ойлголт нь зөв. Гэхдээ тэр нүдийг нүдээр сольж байгаатай адилхан тэгж бодож байгаатай адилхан одоо тэн дотор чиний нүд, чиний шүд тийм чухал, чиний бие чинь тийм чухал юм бол тэр хүн ч гэсэн тэр зүйл нь чухал. Тэгэхээр тийм дотор нь одоо тийм утгаараа чи түүнийг одоо хайрлаж хүндэтгэж үзэх ёстой. Тэгээ хайрлах ёстой. Чи өвдөж байгаа бол тэр хүн ч гэсэн өвдөж. Тэгэхээр тэр хүний тэрийг бодоод одоо тэрэнд илүү одоо өршөөнгөө нэг хүсэнгөө хандах юм уу гэдэг. Тэр ер нь нөгөө нэг алтан дүрм гэдэг шүү дээ. Хүний бусад хүмүүс чамд яаж хандахыг хүсэж байна. Чи өөрөө те хүмүүс чамд яаж хандаасаа гэж хүсэж байна. Яг тэрийг эхлээд өөрөө бусад гаргаж өгөө гэдэг чи өөрөөс шудраг занал юм байна л да. Шудраг байдал те ёс зүй. Тий ёс зүй байдал. Тий. Өөрийгөө тэр хүний оронд тавьж үзэл. Тий. Түрүүн 3 категорид хуваасан гэдгсэн шүү дээ. Нэгдүгээр нь болохоор яг бурханы зөв шудрагын талаар тий. Хоёр дахь нь яг тэр бурхан өөрөө зөв шудраг учраас одоо тэр зөв шудраг байдлыг одоо тогтоодох зөв шудраг байдлыг одоо хүмүүст одоо уриалдаг. Тэгээд хоёрдугаар том категори нь болохоор юу гэхээр одоо Израилийн удирдагч хүмүүс одоо зөв шудраг одоо энэ бурханы зан чанарыг одоо ард түмэндээ хэрэгжүүлж явах одоо үзүүлж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр удирдагч хүн одоо Израилийн хаач гэдэг юм Израилийн удирдагч хүн одоо зөв шудраг байдлыг эрхэмлэх. Тэгэхээр энэ үсэмхээр ард түмэндээ одоо тэдний эрх ашгийг бодолцсон одоо бодлого явуулна ч гэдэг юм уу. Тэр бодлогыг одоо тэдний хэмжээнд хүргэж одоо хэрэгжүүлдэг. зөв шударгаар л ямар ч байсан хаанчлыг тогтоохны энэ талаар илүү шудраг бус байдлаар одоо шинэ ядуу дорой ч юм уу те өвчтөө сул дорой ялангуяа харж хандах хүнгүй хүмүүсийг элэг барихыг тэднийг ашиглах тэднийг одоо тэр сул дорой байдал дээр дөрөөлж өөртөө завших
Иймэрхүү зүйлийг бас Библи нэлээд хатуу хоригдсан байдаг л да. Тийм. Энэ бас Библийн шудраг зан, шудраг ёс зүйг бас илэрхийлж идэг болов гэж бодож байна. Тэгээд удирдагч хүний хувьд бол тэг ялангуяа тийм сул дорой өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа хүмүүсийн төлөө тэг хамгаалж идэг. Тэдний төлөө дуу хоолойгоо гаргаж идэг. Тэднийг болон бусад хүмүүсийн бүгдэндээ нь яг адилхан харьцаж явах. Тэг тал тухайд харьцах бас энэ бас Библийн дагуу биднэрт харуулж байгаа, зааж байгаа нэг том. Яг энэ сэдвээр ярьсан чинь яалтчгүй нөгөө Монголын нийгэм тэр дундаа бүр нөгөө засаг төр тий энэ бүх байдал мөнгөтэй баян хүмүүст үйлчлээд санаас гарахгүй байл л гэж нүдний өрдөр тэд нар хэлж байна. Тэгэхээр таны хувьд өнөөдрийн байгаа байдал маань одоо мөнгөгийн саний хэлснээр нөхцөл байдал маань яг энэ Библийн шудраг үнэн байдал хэр зэрэг үйлчилж байна, хэр зэрэг харагдаж байна. Өнөөгийн нийгэмд өнөөгийн байдал тэр өнөөгийн нийгэмд ч уусаа тэр чигээрээ хүмүүс ингээд зөв шудраг байдлын тухай ингээд айгу ярахыг хүсдэг. Тэр ингээд ер нь тэгэл аливаа улс төр намын эвслэрээс одоо юу л зөв шудраг юм яриад байдаг. Тэгээ зөв шудрагыг тогтоо айгу тэгэж их ярьдаг л да. Гэтэл нөгөө тэгэж ярьдаг мөртлөө энэ айгу тэг хэрэгжүүлэх нь айгу хэцүү болчтой. Явцсан хэрэгжүүлэх нь айгу сул тэм тал дээрээ. Тэгээд тэр нь миний бодлоор одоо тэр нөгөө нэг тэр зөв шудраг байдлын ёс зүйтэй айгу их холбоотой юм болов гэж байна. Тэгэхээр зөвхөн одоо тэр нь болохоор удирдагч хүн өнөөгийн нийгэмд байгаа одоо нийгмийг удирдан чиглүүлж байгаа одоо байгууллагч гэдэг юм үү тэр хүмүүс маань одоо тэр одоо бодлогоо одоо бусдын төлөө эрх ашигын төлөө биш ерөнхийдөө нөгөө хувийн эрх ашигын дагуу хийхдээ илүү ингээд хувь өөрийгөө л айгүй их бод. Тэрээс бусдыг анзаарахгүй байгаа. Тэр нь айгүй жоохон өнөөдрийн нийгмийн сул дутагдaltaй тал юм байна. Гэтэ нийгэмдэр мэдээж чудраг асыг тогтоохын тулд мэдээж ингээд улс төрийн хүчин ч юм уу, байгууллагууд ч юм уу ерөнхийдөө бас огт ажиллахгүй байх гэж юу бол хэлэхгүй байгаа юм. Мэдээж тийм сайн давуу талууд ч юм уу одоо сайн жишээнүүд одоо гарч ил байна л да. Мэдээж жишээлбэл одоо шүүх засаглалт ч гэдэг юм уу, цагдаагийн байгууллага ч гэдэг юм уу тийм хууль хүчний байгууллагч гэдэг юм. Тиймэрхүү зүйлүүд ерөнхийдөө ингээд тэрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээгээд л байна даа гэж би боддог л да. Ер нь зөв шудраг байдал ашигтай юу хүнд ашиггүй чимшиг шудраг явлаа гэдэг ямар ч ашигтай. Тэр одоогийн нийгэмд бол шудраг явлаа гэд үнэхээр ашиггүй байна гэ бүр хүмүүс ясмахандаа шиг бизнес хийж байгаа улсууд ч тэгж ярьж байна. Тий улс төрлөө орж байгаа улсууд ч тэгж ярьж байна. Шударгаар яг үннээр явах юм бол ерөөсөө хаашаач хөтлөхгүй. Маш боломж алга. Бүх боломж алдаж байна. Тэгэхээр яг хоо бүхэл шашин сайхан шудраг үнэн зөв сайхан юмны тухай ярьдаг л да. Тэгэхээр Библийн дагуу яг шудраг явах тийм ашигтай байд юм. Ашигтай юу ер нь? Ашигтай байлгүй яах вэ? Зөв шудраг явснаар одоо тэр хүний хамрагдаж байгаа одоо тэр хүний харьяалагдаж байгаа жишээлбэл гэр бүл нь ч гэдэг юм уу хамт ажиллаж байгаа ажлын газар нь ч гэдэг юм уу нийгэм улс төр хамт бол ерөнхийдөө тэр сайн нөлөөллийг аавна гэсэн үг байхгүй сайн зөв шууд тэгэхээр одоо нийгэмдээ сайн зүйлийг уриална гэсэн тэгэхээр ашигтай байл яг хаа тэгэхээр тэр хүмүүс магадгүй өнөөдөр хүн болгон үнээр одоо шулуун шударгаар явлаа зөв шудраг байдлаар явлаа гэд мэдээж ашиггүй гэж харагдаж байгаа боловч үнэхээр тэрийг тэр тухайн талбар дээр одоо өөрийнхөө харьяалагдж байгаа тэр газар үр дээр хэрвээ хэрэгжүүлж байх юм бол нийгэм тэр өөрөө өөрчлөгдөн л дөө өөрчлөгдөн. Нийгмийн өөрчлөх ашигтай. Тий, тэр бол нийгэм төдийгүй одоо бусдыг одоо хайрлах тийм ашиг тусыг өгнө гэсэн үг. Хувь хүнд өөрт нь ямар ашиг? Баахан боломжоо алдаад байгаа юм шүү. Шудраг явсан төлөө тий. Тэгэл түүнээсээ болоод сэтгэлээр өндөг тий ингээд тайван биш болдог стресстэй. Ялангуяа шудрагын төлөө явж байгаа тэр нь одоо үнэлэгдээгүй тэр нь те одоо шудраг байсныхаа төлөө хохирол амсаад ингээр чи хүн бүрч харин сэтгэлээр ундаг шүү дээ. Тэгээд энэ хорвооч шудрагын маллаг гэл ингээл бодоол ингэж тэгжээсээс эхнээсээ бүх арга чаргаа хэрэглээл
нөгөө нэг олон мэхүүдээ хэрэглээл тий. Заллаад ингээд яваад ашигтай мөнгөтэй төгрөгтэй нүдэн дээр нугасаа тийм зүйлүүд цэцэглэн хөгжөөд ингээд босоод ахт чинь. Тэр нь илүү ашигтай юм шүү. Тэр нь харин ч сайхан мөнгө төгрөгтэй алдар нэртэй олон найзтай тий гой том машин унаал ингээд жаргалтай яваад байгаа юм шүү. Тэгэхээр шудраг явахын хэрэг бас нэг л бодтой харагддгүй шүү дээ. Тэгэхээр Библиэлд ер нь яг энийг баталгаатайгаар наа чи үнэхээр ашигтай байд юм а гэж ингэж заагаагүй л бол эсэгтэй хүмүүсний хайхтар шудраг байх бас хэрэг байдаг ч юм уу гэж бодогддгийг. Тэгэхээр таны хувьд тэ Библийг ингээл тодорхой хэмжээгээр уншдаг ялангуяа одоо эртнийхэн тэ Библи үг хэллэгээр нь судалдаг ийм хүний хувьд яг тийм ашигтай ерөөсөө шудраг байвал хамгийн ашигтай ахгүй юу гэл ингээ хэлэхэд юу хэлэхэд. Тэгэхээр ашиг гэхээсээ илүү ерөнхийдөө ашиг гэхээсээ илүү энэ хүн зөвхөн хувь хүний одоо ёс зүйн айгу үндсэн байх ёстой асуудал. Ёс зүйн хувьд байх ёстой асуудал. Тэгэхээр зүгээр тэр би шудраг асгий одоо ашиг өгнө өгөхгүй гэхээсээ илүү энэ нийгэмд одоо би цэвэр мөс чанарын дагуу амьдрах. Тэгэхээр тэр одоо тэр шударгыг зөв шударга байдлыг хэрэгжүүлэхгүй байлаа ч гэдэг юм одоо шударгаар явлаа гэдэг бүхэн одоо хүн болгоно л одоо өөр хэрэгэл явж штэ гэж хэлж байгаа ч гэсэн хэрвээ тэх юм бол одоо энэ хэглэж гэсэндээ энэ бүх зүйлүүд чинь зүгээр нэг төр зүрийн асуудал байна. Тэр төр зүрийн одоо тэр зайлмиг төр зүрийн худал хуурмаг төр зүрийн тэр одоо үгтэй эрх мэдэлч гэдэг юм төр зүрийн тэр бүх зүйлүүд маань ямар ашигтай. Тэр зүгээр ингээл яваал өнгөрөх л асуудал байхгүй. Гэхдээ тэрийг бид нар энэ нийгэмд амьдарч байгаа хүнийхээ хувьд тэр цэвэр бүс чанарын дагуу өвнийг ерөнхийдөө гол одоо нөгөө бүртлгөө болгож хүн тэр ёс зүйн дээр анхаар тэр ер нь хэрэгжүүлэх ерөнхий одоо тийм үүрэг гэж одоо хэлж болох юм да. Үүрэг хувь хүн бүрийн тийм. Түүний үүрэг тэр надад ашиг туснаасаа илүү энийг л ер нь одоо жишээлбэл христчин хүний хувьд бол энэ бол тэдний амьдралын хамгийн одоо эрхэм зорилго нэг болох ёстой л гэж Библиэлд хэлдэг. Энэний нэг том жишээ каргад тэр жишээлбэл бурхан Авраамыг сонгохдоо хэлдэг шүү дээ. Эхлээл 12 дугаар бүлгээ дэгээс 3 дугаар ишлэл дээр ингээд чи одоо төрсөн нутаг төрөлсадэн эцгийнхээ гэрийг орхиод одоо миний явгсан газарлаа би чамаа агуу үндэстэн болгож өгнө гэж одоо бурхан амлдаг. Тэр амлалтын тэгээд бурхан Авраамаар дамжуулаад агуу үндэснийг одоо бий болгох нь одоо бурхан Авраамыг дуудсан одоо тэр сонголт Авраамыг дуудсан дуудлага байгаа л да. Гэхдээ тэрэн дээр одоо хамгийн чухал зүйл нь болохоор би Авраамийн үр садаар дамжуулаад зөв шудраг ёсыг одоо гүйцэлдүүлэх, хэрэгжүүлэх одоо энэ нь одоо гол зорилго нь. Гол зорилго. Тэгэд христчин хүмүүсийн гол зорилго гэх юм бол одоо өнөөдөр орчин сая түрүүн та хэллээ л да ингээд шудраг явснараа юуг хожих юм, ямар ашигтай юм бэ? Гэтэл Христ итгэл Библиэд энэ одоо Библиэд болохоор энэ тухай юу гэж хэлдэг гэхээр мэдээж өнөөдөр хүмүүс одоо ухаантай хүн ухаанаараа ч юм уу одоо эрдэм мэдлэгтэй хүн эрдэм мэдлэгээрээ одоо баян хүмүүс нь эд баялагаараа өнөөдөр сайрах чинь гэж. Гэхдээ энэ бүхэн маань одоо хамгийн сайн сайрхал биш ээ. Хамгийн жинхэнэ сайрхал бол одоо Бурхныг мэдэх, Бурхны үг тушаалуудыг одоо дагуу амьдрах, ялангуяа энэ дэлхийд одоо зөв шудраг ёсыг гүйцэлдүүлэх нь одоо хүний хамгийн одоо сайрхах ёстой зүйлээ. Энийг би бол ингээд таалдаг, би үүнийг хайрладаг гэж одоо Библиэд хэлдэг л дээ. Тэгэхээр тэр маань одоо хүмүүсийн хамгийн гоё одоо гоё чимэг, гоё сайрхал юм уу гэж. Гоё чимэг. Сайрхах ёстой зүйлийн нэг болчихж байгаа. Тий. Өөрийгөө чимэх ёстой нэг зүйлийн нэг юм гэж хэлж болох юм дээ. Тэгэхээр бас яг хувь хүн бүр дээр хэрэгжиж байгаа тэр шудраг ёс тэр бүх байдал нөгөө хувь хүн өөртөө яаж хүлээж авсан байна, ямар зураглалаар ч юм уу тий ямар хэм хэмжээгээр харсан байна, тэндээсээ бас хэрэгжүүлэлт нь бас харагдах юм одоо тий бидний бас ярилцах цаг энэ үрээд завсарлаж байгаа юм байна. Тий.
Тэгээд хэсэг хормын дараа бүгдээ үргэлжлүүлээ тийм. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг танд хүрж байгаа шүү. Бид нар зөв шудраг байдал гэсэн сэдвээр ярилцж байгаа. Дараагийн дугаараар ярилцлага үргэлжлүүлье.